тэрийг нөө мэдэрч хүртчихэд ядаж цаашаа явах ёстой тий. Тэгэхээр нөө Гэхдээ хардаа юу магадгүй эсэргээрээ байвал яах юм амар том юм хайгаал одоо жишээ нь манай амьдрал дээр за бид хоёр ааваар жишээ авдаг гэхэд манай аав ер нь нэг тийм төрлийн юм баггүй юу. За ингэчүүл алах гад энэ тэр бизнес ингээ тэр хүнтэй ингээ тэр байрыг ингээ тэр түрээс ингэчүүл яг алах гад тэдэн жилийн дараа ингээд тэгээд амар их зүйлийг золиослон байрын тэр нэг мөчтөд очдог тэдэн жилийн дараа үе дээр очдог. Гэхдээ тэр үедээ тэр төлөвлөж исэн юм нь заримдаа байдаггүй. Байх юм бол жоохон баярлал өнгөрч тэгэл болоо. А байхгүй байх юм бол харамсалтай нь тэр хүн юу ч олж аваагүй дээрээс гадна маш их зүйлийг одоо алдсан байдаг. Тэр нь юуг алдсан байдаг вэхээр одоо цаг алдсан байдаг. Одоо өрнөж байгаа хажууд нь дэрэгдэн ихнэр нь хөөх ихнэр нь хүүхдүүд нь өсөн боожж байгаа гой нар мандж байгаа үүс нүүж байгаа гол урсж байгаа энэ гой амьдралыг мэдэрч таагүй. Зүгээр л зорилго нь тэр байшинг тэгээ тийм бизнес ингээд ална л гэсэн нэг юм довны ойр уулын ойр төсөлсөн байдаг. Гэтэл тэр довонд очихт чинь амьдрал яваад ийн гэдэг яагаад болохгүй юм бэ? Гэдэг нэг юм үнцгөөд байхгүй юу? Тэнгүүд би энэгээр юу харуулж л гэдэг юм гэхээр за би тэгвэл одоохондоо бол өөрийнхөө хариулт буюу хүлийн зөвшөөрлөө олчлоо. Гэхдээ цаана нэг том уулын ойр байгаа да. Тийшээл гарчвал би яггүй тайвшрах гэдэг юм да. Тийшээл гарчвал би яг алах гэдэг юм да гэд бодсон чинь буруу байвал яах вэ? Яг одоо энэ олцоод байгаа. Яг одоо энэ байгаа чинь бүх зүйл байвал яах вэ? Ойлгогдож байна уу? Манай аавын жишээнээр тайлбарлах юм бол яг одоо манай аав бүх юм байвал яах юм бэ? Яг гоо тэр мөнгө төгрөг ажил карьер чухал л да. Гэхдээ тэр бол нэг л хэрэгсэл шүү дээ. Гэтэл яг дэргэд аавын дэргэд энэ хөөрхөн тэд настай хүүхэд эдэн настай ихнэр ийм процесс ийм хажууд нь ахын байна шүү дээ. Яагаад энийг харахгүй байгаа юм бэ? Тэгэхээр нэг талаас харлан байгаад байгаа. Тэгвэр энийг өөрийн тань юутай зөвлөх юм бол яг энэ харлан үүднээсээ тийм байна. ийм л юмыг гэдэг нэг юм хийсвэр юм төсөөлчөөд өөртөө байгаа энэ бүхий л үнс энэ бүх амьдралаа өнгөдүүлээд байгаа юм шүү дээ гэдэг. Тийм байж магадгүй юм байна. Гэхдээ энэ таны ингэж ярихад таны өмнөх пост одоо нэг подкаст хийдэж штэ. Тэр бүгдийг сонсоод би шунал гэдэг үгийг амар их акцентлж хүлээж авч байсан байхгүй. Гэхдээ би тэрийг яаж хүлээж авсан бэ гэхээр одоо энд ирэхээс өмнө шунал гэдэг зөвхөн мөнгө дээр л байдаг гэж би боддог гэсэн байхгүй. Тэгэхээр шунал гэж бодоод ахаар зөвхөн мөнгө биш гэж би бодож байгаа хгүй юу. Гэхдээ тэр бодлоо би яг одоогийн байдалтай л уялдаж бодоогүй юм байна л да. Мөнөч гэж ер нь бол тийм юм байна. Тэгвэл миний хариулт хэрэггүй байх нэ. Тийм байна. Манай багшийн йогийн багш болроо багш байхгүй. Хэлдэг аюу гайгүй гэдэг юм. Шунал гэдэг зөвхөн эд баялаг мөнгө биш юм аа. Эрдэм мэдлэг дээр ч гэсэн шунал байдаг. Новшнуудаа өнөөдөртөө сонсох юм чи болцсон. Бити олон талаа асуугаад одоо гэр гэрлөөгөө залцгаа. Маргааштай гэдэг хэвгүй. Юу гэсэн үг гэхээр хүн нэг юм жоохон гой сонирхолтой мэдлэгийн сэжвэр сатгачаараа шунал таалцдгээд идэг. Нөгөө савн дүүрчээд тагчл ингээл идэг. Чин шунал байгаад шүү дээ. Гэтэл тэр савндад орж ирсэн мэдлэг мэдээллийг 24 цагийн дотор маш гой боловсруулад ухаад гэж таниад мэдээд баг гэж хамлахгүйгээр маргааштай саваа хоослоо төрөөд ир. Тэгэх юм бол бүрий илүү ахаад мэдлэг авал ингээ явах байтал өнөөдөр нөгөө савн дүүрчээд ахчихсан л нэмээл зүтгээд идэв. Энд чинь муухарлал байгаа даа. Багш маань тэр үг санаанд орчих. Яг үгтэй нөгөө аялаад явж итэл зөндөө юм гарч ирнэ. Гэхдээ яг энэ нөгөө тавиаг шиг түрүүний хэлсэн юм чи айгуу чухал. Энэ л байж идэх байхгүй. Яг энэ байсан биш үү гэдэг унж ирдгэлтэй. Өмнө яг нөгөө би бас тэгэл одоо тэгж хайж исэн учраас түрүү ингэж байгаа шүү дээ тий. Одоо нөгөө ахаал илүү юм ингээл хайгаад ирсэн биш үү? Юу мэдэх хэрэгтэй юм ч юм уу. Тэгэл нөгөө гаслаад исэн чинь нөгөө одоо тэрий байгаа тэрийг ингээд хүртээд мэдрээд нэг талаасаа ингээд
тийм яг хөө цаана юм байж болно. Зүгээр тэр гэтээ хамгийн гол юм гэдэг нэг юм байгаа. Гол чухал юм чинь нөгөө түрүүний чиний нөгөө ингээд нөгөө уйлаад нулимс туслаад олцсон штэ гэдэг юм чинь байж байгаа байхгүй. Тэрнээс илүү бүр ингээд амар хүсэж шунаад нөгөө шунал гэдгээр тийм. Тэгээ миний бас нэг анзаарсан юм бид юм бэлээ. Бүх зүйл үнцэн амьдралын утга учир хаана юм бэ? Юунд байгаа юм бэ? Гэхээр магадгүй хүн болгон харилцаа адилгүй юм л гоо. Эртнээс нь алт эртнээсээ мөнгө төгрөгөө аль эсвэл тэр мундаг хүч чадлыг илэрхийлэгч гэдэг нь мундаг хэм хэмжээстүүдтэй холбогдохыг ч гэдэг юм. Миний хувьд юуд таньж мэдсэн гэхээр бүх зүйл бүхий л үнцэн энэ одоо цагт байна. Тэгэхээр энэ одоо цаг надад ч байгаа, чамд ч байгаа, энийг сонсож байгаа хүмүүст ч байгаа. Энэ одоо цагийг бүрэн нүүрэн мэдрээд гүйцэд ухамсарлаад анзаараад авчаач. Энэ бүх зүйлийн дохио, бүх зүйлийн хариулт яваад штэ. Адаглал дэрэгт чинь хөөрхөн үрчин хань жил ижи аа одоо дэрэгтний ижи аав нь байгавал ижи аав нэмээгүй нь бол нэмээгүй. Энэ нар жаргаж байгаа бол нар жаргаж байгаа, энэ үйлс нүүж байгаа, энэ ус урсж байгаа. Энэ бүх болгон үнд энэ одоо цагийг хайрлаад мэдрээд авчаач. Энд л бүх юм байна уу да гэж надад санагдсан. Тэгээ ингээ гой байгальд гараад хүн мэдээж төөрөгт мэдээж асуулт зөндөл байдаг. Яг одоо цагаа мэдрээд саяны дурдсан урсж байгаа усыг нэг дэргэд шархирах модны чимээсийг сонсоод хуйлрах салхийг анзаараад зүсрэх бороог мэдрээл тэр их нарыг ажиглаа суугаад байгаль их өөрөө хэрэгтэй хариултыг хүсэж байгаа юм чинь гаргаад ирдэг. Тэрэн заавал урт чинь тавих богцтой алт эрдэнэс биш л дээ. Ухаарах хэвээр сэтгэлээ чинь ухамсар чинь маш гоё үе таалгыг таниулдаг. Гэхдээ гүйцэд одоо цагаа мэдэрч идвэл. Гүйцэд одоо цаг дээр оршиж идвэл. Би бодлын тгийг яриаггүй шүү. Түмэн бодолд автахыг хэлээгүй шүү. Түмэн сэтгэл хөдлөлтөд орооцолтоод ойморч суухыг яриаггүй шүү. Эгээл хоосон. Түрүү та нөгөө эхэлж яах төлөв хэлсэн шүү дээ нүү. Эгээл нэгдэл. Эгээл юуч биш. Яг өөр дээрээ ийм тогтун байдлаар бодлынхаа хүлээсэнд автахгүйгээр сэтгэлийнхаа хөөрөлд орооцолдохгүйгээр зүгээр л өөр дээр ингээд тайван оршоол ингээл эргэн тойрон ажиглаад одоо цагаа мэдрээл байж хахад байгаль их өөр айгүй гоё хайрыг өгдөг байхгүй юу. Яагаад гэхээр хүмүүс бид өөрөө байгаль их юм үрс байгаль их юм бүтээл болгоо. Энэ гоё одоо цагийг энэ гоё бүх үнцэн бүх зүйл байдаг одоо энэ мөчийг одоо мөчийг тоохгүйгээр хэрэгсэхгүйгээр ухамсарлахгүйгээр үнцэн өгөхгүйгээр урсгаад өнгөрүүлчих юм бол тэрийг буцааж энд авчрахын тулд би ямар ч алт эрдэнэс юу ч өгье гэд хорвоо ертөнц надад буцаж авчрахгүй өнгөрсөн цаг хугацаа. Тэр өнгөрсөн төлөвлөлт. Тэгэхээр амар юм харамсмаар мэдрэмж. Тэгвэл харамсахгүй тулд энэ одоо мөчийг отоод нь л хайрлаа. гэдэг нэг юм юутэй байдаг. Миний өөрийн нэг амьдралын зарчим философи болохоор амар энгийн заяа. Би яг энийг ингээ ойлгоод ухаарад тийм өөрөөс асуужсэн. За Тамира хоёлоо ингээ маргааш ингээ сэрлэг тавьсан чи би сэрэхгүй явчихжээ. Чадаач. Харан сууч. Шоронд ингээ нөхөнд ингээ хуулаад хүмүүс ингээ хөвтдөн шүү дээ шарил яагаад. Дээрээс ингээ шороо шидүүлж би зүгээр тэрийг ингээ албаар төсөөлж боддог байхгүй. Яг ингээ хүмүүс хүрцтэй шороод шидэл миний хайртай хүмүүс ингээ өөлөл ингэж байна. Чи яг харамсах уу гэсэн л та. Гэт би өөрөөс асууж байсан байхгүй. Тэгсэн чинь миний хариулт эргэлзээтэй байсан.
тийм ч юм шиг, үгүй ч юм шиг гэх нэг юм нэлцээс хариулт байсан. Яагаад нэлцгэр байгаа ингээд өргөжлүүлээд нөгөө язгуурлуу нухсан чинь би яг одоо цагтаа оршиж чадсан үедээ харамсахгүй үн цэнээр амьдралыг би мэдэрсэн. Одоо цагаа мэдэрч таагүй хийсгэр хоосон сэтгэл хөдлөл бодолтой автаад л эсвэл хин нэгэнд ингээл яагаад эсвэл нэг гадны юм нөлөөлөлт нь ороод ингээ хамхуул шиг байсан тэр мөчтэй би амар харамсах юм байл. Тэг үедээ би амьдрч чадаагүй юм шиг мэдрэмж төрөх юм байл л. Тэнгүүд би тэр үеэс хойш өөртөө юу гэж санаасан гэхээр за би ирээдүйд нэг л өдөр чадъя штэ хүсэн үсэйг. Тэгээд шорон дор ингээ болуулах өдөр нугаас ирэх нь ойлгомжтой юм байна. Тэр цагт харамсахгүй тулд би одоо цагаа альж чадахынхаа хэрээр гүйцэд мэдрээ. Одоо байгаа бүх юм хайрлаа. Энэ би махан би цогцос эргэлдэх цус. Тэгэл энэ эргэн тойронд байгаа л их дэлхийн хажууд байгаа эргэн тойрны хүмүүс юм болгоныг л зүгээр чадах шинээр л мэдрээл ажиглал анзаарал авъя. Энэ л миний амьдрал маань төгсөхөд харамсахгүй байх хамгийн том сэжим юм байна гэж ойлгосон. Тийм болохоор бясалгал хий, одоо цаг дээр орш, одоо цагийн үнц ингээл амар мундаг хүмүүс багш нарын яриад идэг юм. Шилтгаан нь энэ л юм байл л дээ. Яагаад бясалгал хийлүүлэх гэдэг юм гэхээр тэр бодлын олон хөөс, сэтгэлийн олон ховрол хийсгэл энэ нэг юмнуудаас чинь чамайг холдуулаад чи бол хязгааргүй тэр амар амгалан хязгааргүй ухамсар энерги энэ бол жинхэнэ чи юм аа. Бусд нь бол зүгээр л хөвөлцөхүүл адил байнгын хөглөрч хийдэг нэг юм хог навчтай адилхан зүйл юм аа. Үүнийг таньж мэдэж чадах юм бол чи одоо цагта бүрэн гүц туршоод амьдралыг бүрэн утгаар нь мэдэрнэ. Энэ л нэг ард нь нугдадсан ухаан юм байна да гэсэн да. Энэ ихний подкастын дугаар амар явж байна. Энд гэхдээ яг ихнийх бүр яг юу юм байна гэхгүй тий. Бүр яг одоо модоор эхэлж байна тийм. Айгуу явж байна. Энийг үзчихээ дийлэх бас. За энэ хөс аваа би дээр байна даа гэж бодож байгаа бах та. Тэр санагдахгүй л. Тэгээд нөө тэр яг одоогийн чинь нөгөө ингээд ярих нэг өөр мэдрэх нэг амар гоё шүү дээ. Тийм. Ярих бодож явах тэрийг үйл хэрэглэх хоёр өөр баг. Тэ. Үйл хэрэглэл хөдлөл одоо юу гэх юм биш илэрхийлэл юм чи. Илэрхийлэх үү? Тий. Тэрэн дээр нэрээ хоёрын үзэл бодлыг сонссон юм. Юу нэ? Одоо гуруулаа ингээд одоо цагийн талаар ингээд ярилцаа ойлголцсон шүү дээ тийм үү. Гэтэл гуруулаагийн ойлгох төвшин хүлээж авах хувьд харилцаа адилгүй байж таарна та хүн байна. Тэгвэл энэ тал дээр хоёрын үнцэг уг нь нэг л юм яриад байгаа. Нэг л юм ингээл айгүй ойлгочихвол гэтэл гуруулаа гурван дэшээ тараа явахдаа гурван өөрөө л авцсан байдаг. Энэ дээр хоёрын санааг сонсон. Яагаад тэгдэм бол ямар учиртай юм уг нь нэг л юм байх гэж. Яг одоо цаг гэдэг нь ер нь бол би өөрөө энийг одоо цаг дээр орших гэдэг үгийг өөрөө ухаарч ойлгоогүй л дээ. Яг үнийг хэлэхэд бол нөгөө нэг энэ тентээс мэдээлэл цуглуулад яхад одоо цагтаа орших гэдгийг амар ингэж их сонсоод байгаа байхгүй юу? Сонсоод тэгээд ойлгоод байгаа. Гэхдээ яг бүрэн утгаар ойлгосон юм бол би яг мэдэхгүй л байгаа л та. Тийм тэгээд тэрийг ингээд нөгөө яг оршиж чадчихна уу гэдгээ бас өөрөө ч таньж мэдэхгүй байгаа байхгүй юу? Гэтэ бол эргэд бодхолоор оршоогүй байгаа байхгүй юу? Яг тийм. Гэтэ аюу сүрхий байна. Нөгөө аюусан ажиглалтай юм байна. Одоо эргэд бодоход нөгөө оршоогүй байсан байх гэдэг мэдчихэв гэдэг чинь аюу сайн байгаа байхгүй. Ер нь нөгөө бяцлаглалын мөн чанарын одоо нэг тийм заавал эзэмшсэн байх ёстой юм жишээ нь ажиглах чадвар. Ажиглагчийг гэрчлэх чадвар гэдэг нь орж ирдэг байна. Тэгэхээр чи тэрийг бүр ажиглаад тэгээ өөрийгөө нөгөө энэ
айгуу сайн ер нь бол сайн байна. Гэхдээ одоо цагийг мэдрээгүй байна гэдэг шүү дээ чи тий. Гэхдээ мэдэрсэн байна. Ахиад нэг асуугаад үзтээ одоо ахиад нэг мэдэрсэн л байгаа. Яг одоо цаг гэж юу гэлээд байгаа юм. Яг хоо миний энэ дэр нэг л харилт орж иж л да. Өнгөрсөн ирээдүг зөвхөн одоо л бүтээдэг юм болов гэж би бодож байна. Бодоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо цагаа яг ингээд ер нь л бол яг ингэж миний яг ингэж илэрхийлж байгаа баярлаа. Илэрхийлж байгаа нь яг ийм л байна. Яг ийм л байгаа тийм үү? Тий. Юу надад байна. За тэгвэл одоо би болохоор нөгөө мэдсэн төвшөнд ярих гэдэг шүү дээ. Мэдээж тодорхой хэмжээнд нөгөө йогийн багш бясалгал эдэргээл юм бэл заагаад явж байна. Тэгэхээр одоо цаг гэхэр одоо чи нөгөө за одоо яг гоё. Чи яг нөгөө байгаад байгаа байхгүй. Тий нэг одоо би өөрөө тий гэр бүл байна. Надаа аав ээж байна, дүү байна, бүх юм бүтэн байна. Яг одоо би өөрөө ингээд сүнслэг мэдрэмжээ ойлгоцсон байгаад байна. Тийм байна. Энэ л одоо цаг юм. Тийм байна. Тэг. Одоо цаг нөгөө чиний хэлж байгаагаар арай жоохон өөр одоо юм. Ахиад наривчилж орж ирэхээр нэг ийм юм орж ирдэг. Одоо цаг яг чиний нөгөө одоо чи яг нөгөө боддоо гэж би чамайг хэлдэг шүү дээ. Яг одоо байна уу гэдэг. Тэр дотор чинь яг одоо байгаа. Дотор чинь. Гэтэ одоо энийг хүмүүс яг одоо ингэж бас юу яана л да. Дотор чинь дотор чинь ингээд нөгөө үг болоод гарангуут өнгөрсөн цаг руу ороод ирдэг байхгүй бүр. Нарийн төвшөндөө ярихаар. Тэгэхээр яг чиний нөгөө дотор чинь гоё ингээд бодогдож байгаа, хайрлж байгаа. Яг одоо ингээд зүгээр л хүртэж мэдэрч байгаа. Эн чинь яг одоо. Тэгээд ингээд нөгөө сэтгэл хөдлөл болоод гарах үг болоод гарангуут л өнгөрсөн цаг болоод байдаг байхгүй. Тэгэхээр чи яг нөгөө одоо нөгөө тамирын багш одоогоо мэдрээч гэж сая зөндөө ярьлаа шүү дээ. Одоогийн тухай. Яг тэгэхээр нөгөө дотгошоо ороод нөгөө одоо гэж юу мэдхийн тулд дотгошоо орно. Тэгээ яг энэ нөгөө энэ нөхцөл байдалд амар гоё уусаж ирнэ. Одоо жишээ нь ингээ би энд сууж байхдаа яг одоо ингээд амар гоё ингээ хүртэж мэдэрч юм гэсэн үг байхгүй. Тэгээ нөгөө хийлэх нэг өөр мэдрээд ингээд чи тэгтээ мэдэрсэн байгаад байгаа байхгүй. Дараа нь ажилласангаа яриад байгаа байхгүй. Дараа нь би хүртээ одоо тэрийг юу атсан биш тий гэд өнгөрсөнгөөс зүгээр ажиллаж байгаа. Тэгтээ чи тэрийг мэдэрсэн байгаа заяа. Зүгээр одоо ажиллаараа дараа нь тэрийг одоо нэг хүртээд үзээрэй заяа. Чи мэдэрсэн байгаа заяа. Тэгэнгүүт чамд айгуу гоё. Тэр өөр анзаараагүй байх юм. Тий, ахад нэг тийм төвшөнд байгааг гэж маа. Тэгэхээр яхаарахгүй. Тэгээд одоо чи яг одоо тэр ингэж байна. Одоо ингэж амар гоё юм. Ингээ яг одоо ингээ ярилцчих юм гэсэн. Түрүү нөгөө тамирагч нөгөө хин маань ингээ амьсгаа талбар ингээдсэн шүү дээ. Ингээд яг нөгөө өөр юмаа ингээд яах гэдэг ангууд яг нөгөө юм өөр төвшөнд байгаадсан байхгүй ингээд. Жишээ нь чи нөгөө тамирын агшаас нэг жоохон ингээд сүрдээд юм ярихаас ингээд юм гэдэг штеп. Тэр тамирын агшааг одоо тэр байгаад чи зөрчөөд байгааг бас илтгэж байгаа нэг талаас. Зөв. Чи өөр юм бодоод өнгөрсөн дээрээ байгаад байна. Эсвэл ирээдүйд үсээд байгаад байна гэсэн үг. Яг одоо тэр байгаад ирэх юм бол тамирын агшин төвшөнд ч юм уу тамирын агшин байгаад байгаа энэ нэр дээр ороод ирнэ. Энэ дээр нөгөө твдэх зүйлгүй болчихно гэсэн үг байна. Ер нь яг өөр хэлгээд байгаа санаа өөр яг өөр дээр байхыг л одоо зөв гэдэг байгаа байхгүй юу? Өөр дээрээ тайван орших. Тайван бас ямар нэгэн сэтгэл илэрж ийна гэдэг чинь нөхөр чи өнгөрсөнд 13 дугаар зуунд явна уу? Ирээдүйн 2500 онд явна уу? Юу хийж явж байгаа юм бэ? Нааша хүрээд ирээ. 21 дугаар зуун энэ чи ийм болоод байна гэдэг шиг л. Одоо би түрүүнийхийг ингээд жоохон дэлгэрүүлээд яахад байна шүү дээ. Би хариултаа өгнө олцсон гэд амар гоё сэтгэл хөдлөлтэйгээр. За юу юм гэсэн чинь хүлэн юу гэлээ хүлэн зөвшөөр. Хайрлах өөрийгөө Өөрөө хүлэн зөвшөөр. Ер нь л хариултаа олцсон байсан шүү хүлэн зөвшөөр хайрлах. Гэхдээ гэдэг нэг юм байсан байхгүй юу? Энэ юу илэрхийлээд байна гэхээр ирээдүг. Эндээ ханахгүй байна гэдэг чинь
одоо дээр байхгүй нэ гэдэг чинь нөгөө ирээдүрийг алижны шумбцсан байгаа байхгүй. Тийм болохоор тайвшраа суу. Одоо ч бүх юм бэ штэ. Яагаад адгаад байгаа юм? Одоо нэг сэлэж гэдэг чинь машин чамааг ингэ авчих гэдэг. Одоо тэгэрсэн биш нэг. Ирээл гараал гэж байна. Юу гоё. Гоё байна хөрх. Чин сэтгэлээсээ. Тэгээ өөрийнхөө тэр юуг ингэ гоё нуухгүйгээр байгаа. Таалагдчих. Хүмүүс одоо чинь одоо цаг явуулаа яриад гэхгүй. Хүмүүс хамгаалаад байдаг. байдаг. Мэдрэмж ахаад оршиж байна. Одоо ингэж нэг юм. Нэг тийм мэдрэмж орж ирж байна гэж байна. Бас л болоогүй юм шиг. Жишээ нэг одоо цагийг ингэж яг нөгөө имлээ нөгөө жишээ нүдэ анал Өөр төрөө ирэх гэдгийг яг ингээд үгээр бол ойлгоод байна. Яг тэр Түл цаг хугацаа хэрэгтэй гэсэн. тийм. Одоо наадхан дээр жинхэнэ нөгөө манаа гүш уурч ирсэн. Шунал гэдэг төрөнгөн дээр байдгүй маалгач удаа. Эрдэм мэдлэг дээр ч хүртэл байдаг. Өнөөдөр савчанд үрцсэн байна. Зайлцгаа гэдэг шиг. Тэгэхээр хэд бити хүчлээ орж. Одоо энэ хэлсэн асуугаад байгаа ингэдэг байгаа зүйлүүд яг одоо сүртэй ингээл ухаарал тийм Эврика гэл түс тас хийгээд ахаалдаг л дээ. Маргааш байж болдог 7 хоногийн дараа сарын дараа байж болдог. Хугацаа хэрэгтэй. Одоо нэг юм байна л та багшаа. Жишээ нь ингээд байж байгаа. урангоо. Тэгээд яагаад тэр нөхөр сарын дараас санаад ухаарад над руу 3 сарын дараа хүн хүртэл яриад за өстө би тэр үед буруу ойлгож одоо өстө уучлаарай би тэр дамжуулалт болгоны ч одоо бүр амар сайн шимтэж авч байгаа гэл тийм тохиолдол өгөхгүй 3 сарын дараа 2 сарын дараа яагаад хүн ер нь энэ нэг сүнсний ухамсарын түвшний зүйлийг хожим наваад идэг вэ гэхлээр авч байгаа нь сайн хэрэг тийм хүн өөрөө энэ удаан ганц харагдаж байгаа энэ махан бий биш л байхгүй. Энэ бодлоо энэ санаа энэ хөл гар биш л байхгүй. Эний дотор сүнс сэтгэл зүрх оршихуй мөн чанар гэдэг бүхий л зүйл бүхий л биесүүд байгаа байхгүй. Тэгвэл ганц харагдаж байгаа нь энэ махан бий бусд нь дандаа харагдахгүй энерги эфир бий. Хумсар гэрлүүд гэсэн үг. Энэ амнаас гарч байгаа энэ понсо битэрийн юунаас гарч байгаа энэ үг хэл энэ эрчим энерги өнөөдөр махан биений чинь хувьд чихээ чинь сонсоод орхигдчихж болно л. Гэхдээ бит хоёроос гарсан л бол бүх биесүүдэд чинь хүрч байгаа гэсэн үг. Тийм болохоор өнөөдөр яг одоо заавал гүйцэд гэхгүй байгаа ч гэсэндээ 7 хоногийн дараа 3 сарын дараа хагас жилийн дараа за тэгээд ийм учиртай байж гээд зөнгөөр хуваардаг. Тэр чинь нөгөө нэг тэндээс аваад ирчихэж шээ. Тэгвэл өөрийг чинь яагаад ухаарлч нь ойрхон байна гэж магтаад ин гэхээр тэр нөгөө биесүүдтэйг ойрхгүй. Ойлгож байна уу? Гоё ойлголт. Тэр биесүүдээ олж таньна гэдэг чинь өөрийгөө олох, өөрийгөө мэдэх. Тэгэхээр өөрийгөө таних юу чинь зам мөрч аюугаа тод байгаа гэсэн санаа. Яагаад тод байгаа юм? Өмнөх буян заяа үйл юу чинь маш гоё тэгшэрсэн байна. Одоо зүгээр инээ амьдралдаа анхааралтай бай. Одоо цагаа мэдэр. За. Бүх зүйл бүрдсэн. Гэхдээ болохгүй байгаа нэг л юм байна. Тэр нь одоо энэ хар хувцастай сууж байгаа юм гэтэл. Энэ хүний энэ майнд хандлага нь болох байна. Бусд нь бүх юм бүрдчихэд байна. Танаа өнжүүлэхэд юм. Тий. Яарч явах юм уу? Явмаар байна уу? За. Хэлсэлээ юу нь явмаар байгаа мэдчихнаа гэхгүй тий. Ер нь яг ийм нэг гоё мэдээлэл ингээд авах гэж байгаа мэдчихнэ. Амар гоё Шимтэй тий. Гараа туцаар ирж болно шүү за. За энийг ингээд нэг пауз уцлаад дараагийн парт дахиад нэг явуучих та. Та хоёр хэрэг би нэг асуутах юм. Энэ подкастыг нэр өгье гэх юм та хоёр ямар нэр өгөх вэ? Ярьсан юмнуудаа ингээд зэгцлээд нэг ерөнхий нэр өгье гэвэл одоо юу ч үгүй те нэр өгье гэвэл ямар нэр өгөх вэ?
хоёр хуваачмаар юм уу? Сүүлийнхийг нь одоо цаг Тийм. болгоход Тийм. эхнийх нь юу байсан? Эхний бар. Нөгөө өөрийгөө хайрлах. Хайрлах за тэр хэвцээсэн тий. За окей.